ТV караоке нэвтрүүлэг 2007 оны 11 сарын 10-нд анхны нэвтрүүлгийн цацаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Зөвхөн дуулж, дуулах ур чадвараараа хооронд он өрсөлдөг цэнгэнд шоу нэвтрүүлэг бол ТV караоке нэвтрүүлэг юм. 7 хоног бүр ТV-с телевизээр 1 цагийн хугацаатай нэвтрүүлэг тогтмол цацагддаг. 7 хоног бүрийн нэвтрүүлгийн ялагчид оны эцэст $5,000 төлөө өрсөлдөх супер шоуд оролцох эрхтэй болдог. 2008-аас 2014 он хүртэл Монгол бүхий өргөнд нийт 6 удаа супер шоугаан зохион байгуулж, шилдэг авиастын залуус хамтлаг тодруулж, өргөмжлөл цом мөнгөн шагнал $5,000 хардуулсан. ТV караоке нэвтрүүлэгт жилдээ хамгийн багадаа 1000 гаруй залуус хамрагдаж өрсөлдөдөг. ТV караоке нэвтрүүлэг Монгол орныхон бүхий л аймаг, томоохон хот суурин газруудад очиж нэвтрүүлгэн зохион байгуулсан. 2010 онд бүгд найрамдах Солонгос улсад, 2011 онд Европын холбооны улсууд, Польш, Герман, Бельги, Франц улсуудад, 2012 онд бүгд найрамдах Солонгос улсад, 2014 онд Америк нэгдсэн улсын Чикаго, Вашингтон, DC хотуудад тус зохион байгуулагдаж үзэгчдийн хүртэл болгосон. Өнгөрсөн хугацаанд нийт 100,000 орчим хөгжөөн дэмжигчид нэвтрүүлэгт оролцож, 10,000 орчим залуус нэвтрүүлэгт өрсөлдөж, ая дуугаан өргөсөн Монголын хамгийн олон үзэгчидтэй, хамгийн олон оролцогчдтой үндэсний шилдэг цэнгэнт нэвтрүүлгийн нэг юм. Монгол үндэсний дуу, дуулах өв соёлоо хадгалах, хөгжүүлэх, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор хийгдэж байгаа үндэсний хэмжээний томоохон төслийн нэг бол ТV караоке нэвтрүүлэг юм.